Сайн бацхан үзэгчтэй. Миний амьдрал миний багш нэвтрүүлгийнхээ энэ удаагийн зочноор бид Монгол Ардын дуу хөгжмийн Галбангаа сургалтын төвийн үйлсгэн байгуулагч, нийслэлийн хөгжмийн багш нарын ур чадварын уралдааны 2 дугаар байрын шагналт Сүрэн Жувийн дэлгэр цэцгийг урлаа. Тэр бол манай улсын ардын дуу хөгжмийн хамгийн залуу хамтлагийг удирдсан багш нь бөгөөд боловсролын байгууллагад 20 жил ажилласан туршлагатай нэгэн. Түүний энэхүү замналыг анх 5 насныхан төрсөн өдрөөр аав нь мандлын хөгжим авч өгснөөр эхлүүлсэн гэж хэлж болно. Учир нь тэрээр аавынхаа бэлгэлсэн хөгжмөөр нараа наашир дууг тоглож сурснаасаа хойш төрөл бүрийн хөгжим тоглох сонирхолтой болсон гин. Ерөнхий боловсролын сургуульд ороод Йоочин ятга зэрэг хөгжим тоглож суран сургуулийнхаа ардын хөгжмийн хамтлагт орсон бол ахлах ангийн сурагч байхдаа тэрээр банзан гитар барьж үеийн нөхдийн хамт улс төрийн дууны уралдаанд орон төрүүлж Туваа улсаар аялан тоглолт хийж байжээ. 1990 онд 10 жилийн сургуулиан төгсөөд жүжигчин болохоор шийдэн кино драмын ангид конкурс өгсөн ч тэнцэж чадаагүй учраас сургуульгүй хоцорч улмаар Увс аймгийн залуучуудын холбооны дэргэдэх цаг үе хамтлагт 1 жил ажиллажээ. Жилийн дараа тэрээр ахин конкурс өгөх болоход найз нөхдөд түүнийг дуу хөгжмийн багшийн сургуульд шалгалт өгөхийг санал болгосон байна. 100 гаруй хүүхдэд шалгаруултанд ороод ганцхан хуваар дээр. Тэгээд би өөрөө 108 дахь номер байсан. Тэгээд яг тухайн үедээ сонсол ритм за тэгээд дуулаг гитараа барьж дуулаад ятгаа тоглоод л тэгээд шалгалтанд орсон л доо. Тэгэл за энэ сониг уншинда гээл. Тэгээд тэр сонинг аваад уншаал их л гоё уран тод унших юм байх гэж бодсон тухай. Тэгэл ингээд яг уншиж байгаа жоохон гацаал ингээд тэгэхэр чи хүн сандраад нэг хамаг бизнес хөөс гараал юмсан. Сандраад ингээд хоолоо молоо чичрэл яасан. Чи юундаа сандраад байгаа? Сонин уншихад ном уншихад чи ингэж уншдгоо. Чи надад зүгээр чөлөөтэй унш гээл ингээд. За таагаад гэсэн. За цаашаа яваад алхахтаа гээл. Тэгэл алхаад явсан. Маш их шалгуур өгсөн. Бүр нэг сургуульд шалгалт өг гэж. Тэгэл за миний хөө гэртээгаа яваад маш урд нэг хөв цэцэргаад чамайг ингэ тэнцүүлж авлаа энэ олон хүүхдүүдээс ганцхан хоёр ирсэн гэдэг. Тэгэл бүр өстө за баярлалаа гэж хэлээл хаалгын завж аяад гэрлүүгээ гуугаад би сургууль тэнцсэн ингээл баярлалаа дараад ирсэн чинь тэгээд ээж урдлал чи эмэгтэй хүн байж яс галзуу солиотой юм шиг гээд аав минь болохоор тийм үү миний охин өстө сайн байна гэл ингээл яа. Хөл газар хүрэхгүй хөөрсөн охин хот хүзэх мөрөөдөлтөн автан модон хайрцагт хувцаан бэлдээд аав ээжийнхээ захаасыг сэтгэлдэн тэгээд эрдмийн их аянд гарахаар Увс аймгийн онгоцны буудлаас хөөрлөө. Их хот шинхэн гишүүнэн урайлгахнаар хүлээж авсан юм. Соёлын коллежийн ганцаарчлсан сургалттай дуу хөгжмийн багшийн ангид суралцах 4 жилийн хугацаа дэлгэр цэцэгт үлдсэн амьдралынх нь үүдийг нээж өгсөн юм а. Ганцаарчлсан сургалт гээд маш олон хөгжмийг тоглож сургасан. Нөгөө үндэсний хөгжмийн хичээл тойргоор орно гэж байсан. Өнөөдөр би ятган дээр энэ сард би ятган дээр орсон бол ятган дээр Йоочин дараа орсон бол Йоочин дараа гэдэг ингээл яг тойргоор ингэ хичээлдэг. Эхний 1 жил сураад 2 дахь сургалтын дээр би тэр нөгөө төлбөртэй сургалт болж эхэлсэн. Анхны одоо нөгөө оюутнууд төлбөр төлж эхэллээ шүү дээ. Тэг чинь бид нар 2 дугаар курст 18,000 төгрөг төлж исэн. Бас 1-р курстаа бид нар ч аягүй гоё юу ядсан. Стипенд авдаг байсан. Тэгээд нөгөө яг жинхэнэ нөгөө зах зээлийн үед юм хомор яачихсан нөгөө дэлгүүрийн лангуун дээр нөгөө давс тэгээд нөгөө өхрийн тагалцаг шир ч юм уу тийм тэгээд нөгөө юунда очролдог. Талхандаа очролдог тийм үед төгсөжсэн. Тийм ээ. Тэр хар цайнд хатсан талах үеж идсэн хатуухан жилүүдэд оюутан байлаа. Ардын урлагаараа гайхагдж байсан нүүдэлчин монголчууд ардчилд бүдрэн хэдэн жил мөнгөсний эцэст хөгжил дэвшлийн хойноос нүүдэл хийхдээ өөрөн дээрээ ардын урлагаа мартсныг дэлгэр цэцэг 1994 онд сургуулиан төгсөөд мэдсэн байна. Түүний ажлын гараа Сэлэнг аймгийн Цагаануур сумын 10 жилийн сургуулиас эхлэхэд шин цагийн залуу боловсон хүчин ирлээ гэж багш сурагчдгүй баярлаж байсан ч ардын дууг заах хүслээс нь болоод хоцрогдсон гэж гойчлох болжээ. Ардын дуу заагаал ингээл яхад бол багш нар дургуутдаг ч юм уу нэг амсын үеийн дуу заалаа дандаа ардын дуу зааж явах юм гэдэг ч юм уу тиймэрхүү юм ингээд ярьдаг байсан тухай үедээ тэгэхээр чи эн чинь амсын үеийн дуу биш шүү дээ энэ бол манай эцэг өвгдөөс уламжлагдж ирсэн ардын дуу энэ хүүхдүүд бол сурах ёстой би ийм дуу заамаар ингээд үгээ чи хүүхдийн дуу заа шин дуу заа энэ хүүхдүүд чинь шин юм сурмаар шүү дээ чи шин юм заа гэж мэддэг.
Сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхдийн дууг сурагчдаа тэрээр заадаг байсан ч ардын дууг заах сонирхол нь Чингэлтэй дүүргийн 74-р цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллах хүртэл 10 жилийн хугацаанд түүний дотор хадгалагдсаар байсан юм. Цэцэрлэгийн хүүхдэд ер нь ардын дуу дуулж чаддгийн болов уу гэж бас бодсон. Тэгээд зааж хэлсэн. Зааж үзсэн. Тэгэхэд бол яг тухайн үед манай хүүхдийн дуу их хөөрхөн дуулдаг гэсэн манай цэцэрлэгийн хүүхдэд дуу заахта эхлээд дандаа дууныхаа утга санааг үгийг хүүхдэд таниулдаг. Үгийнхаа утга санааг таниулаад энэ дуу чинь ийм утгатай дуу шүү. За энийг сонсчоо гэхээр эхлээд үгийн утга санааг хэлүүлсэний дараа аяыг мөрөөр нь зааж хэлсэн. За тэгээд хүүхдүүд анх хотгодын унгыг заахад маш хурдан амсан. Би юу вэ? Авч чадхолоо гэж эргэлзэжсэн чинь энэ дуу бол хоёр хүүхдэд маш хурдан хүрсэн. За тэгээд дараа нь за энэ ер нь болоо явчлаа. Өшөө жоохон хөндрүүлээгээд булгаар хөрөнц гэдэг дуу зааж хэлсэн. Энэ бол бас хүүхдээс нэг хоолойны цараа шаардсан. Дээд өнгөс шаардсан. Тэгээд нуглаа ихтэй. Манай ардын дуу чи их гоё штэ. Үгэн давтамжтай, аян давтамжтай. За тэгээд хүүхд дуулахад маш тийм бас төхөнтэй. За миний хүүхдэд ийм дончтой дуулаараа, ингэж гоё хараараа, ингэж хөдлөөрөө, энэ ая дээр наяа ингэж гаргаараа гэл ингээл хэлэхэд хүүхдэд яг дуурайж байгаа байхгүй. Тэгээд энэ болцоо гэдэг дуу заагаад дуусан чи эцэг эхчүүдэд хөдөлсөн. За та нар энийг сонсоод байгаа энэ юм болж ин ямар гэсэн чи хүүхстэй хөөхөн дээ. Бид нар хувцсыг хийлгэж байгаа. Тэгээд л яг нөгөө уран бүтээлч амьд эхэлж байгаа байхгүй хүүхдээ сурцсан. Дэлгэр цэцэг багш 4-5 насны 6 бяцхан хүүхдээс бүрдсэн Монгол их шиглэн хамтлагийг байгуулахад түүнд хамгийн ихээр тусалсан хүмүүс бол хамтлагийн гишүүдийнх нь эцэг эхчүүд байлаа. Тэд хамтлагийг нь тоглолтын хувцастай болгож хоолой бичлэгийн студид дууг нь бичүүлээд Монгол ардын дуунаас бүрдсэн хүүхдийн анхны CD-г гаргахад бэлэн болжээ. Дэлгэр жаргал багш олон жилийн турш сэтгэл дотроо хадгалж явсан зүйлсийн ажил болгож чадсандаа баяртай байсан ч Монголдон анхны гэсэн тодтголтой зүйлийг хийж байгаа болохоор баггүй болгоомжил төрж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахар хандсан байна. Дэлгэр цэцэг багш намайг ажил дээр байсан чи бүр асууж сургалсаар байгаад ирсэн л дээ. Тэгээ бид тэр хоёулаа уулзалдаад уран бүтээлийнхаа тухай ярьсан чинь би ингээд 4, 5, 6 настай хүүхдүүд ингээд Монгол ардын богино дуунууд ингээд зааж байгаамаа багшаа. Нэлээд хэдэн улсууд дээр очиж ингээд судалгаа хийж асууд зөвлөгөө авлаа багшаа. Тэгээд та надаа ингээд зөвлөөч ээ. Би ийм хөөрхөн хүүхдүүдээр ингээд дуулуулсан юм аа. Миний энэ дууг та сонсооч гэж шууд CD-нийхаа ихтэй өөрөө ороод ирсэн л дээ. Тэгээ би хүүхдүүдийнх нь зүс царайг харалгуугаар би эхлээд ингээд хүүхдүүдийн дууг сонссон. Юу том хүн байтгаа бүжигтэй хөөрхөн дуулсан, под хийдэл дуулсан хөөрхөн байсан л да. Тэгээд миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Тэгээд дэлгэр цэцэг тэр ярьлаа л да. Миний хүйний юуг хөгжмийг хаана бичүүлсэн юм бэ? Ямар хөөрхөн хөгжмийн чимэгтэй юм. Тэгээд хөгжмийнхаа тэр чимэг донж одоо аранжировк гэж ярьдаг л да. Манай урлагийнхны хэлээр бол тэр гоё чимэг гоё хийлгцэн байсан. Тэгсэн чинь үндэсний дуу хөгжийн чуулгын Батнаа гэж бид нар ярьдаг л да. Сайхан хөгжимчин залуу байгаа. Тэгээд тэр хүү хийсэн юм аа гэд. Тэгээд 10 гаруй дуу хөгжүүлсэн над дээр орж ирсэн. Тэгээд хүүхдүүдээ эргэж би бүр яг одоо боддоор нь хүүхдүүдтэйгээ очиж уулзлаа. Тэгсэн чинь үнэхээр өхөөрдмөр би чинь бас нэлээд том дунд насны хүүхдүүдтэй ажилд юм байна л да. Дэлгэр цэцэг маань болохоор цэцэрлэгийн насны шахуу хүүхдүүдтэй ажиллаж надад бас өөр ертөнцид орж эхэлсэн л дээ. Тэгээ би дүүдээ бас урам хайрлсан. За тэгээд бас цэрмээ багш надад аягүй том урам зориг өгсөн. Болж байна. Хүүхдүүд чинь одоо юу? Хүүхдүүд чинь солонгос дуу, Японд дуулж л ингээл харагдаад байгаа юм. Ийм дуу дуулж байгаа хүүхд би өстой анхудаа л харж байна. Болж ин дэгээ багш та надаа хий гэдэг. Тэгээд би бас эцэг эхчүүдийнхаа тэмдэгтэйгээр энэ анхныхаа уран бүтээл хийсэн. 15 дуу энэ 6 хүүхэд дуулаад тэгээд тэр 15 дууг нь панограм нь байгаа байхгүй юм чи. Тий. Тэгтэн зэрэг энэ бол одоо гарын авлага дуу хөгжмийн багш нар ялангуяа цэцэрлэгийн багш нар бол эрэлт хэрэгцээ их өндөртэй байдаг CD. Хүүхдүүд дуугаа сонсоод дуулаа сурсныхаа дараа аяа тавиад тухайн хүүхд өөрөө бие дагаад дуулах юм боломжийг бүрдүүлж өгсөн. Тэгтэн зэрэг энэ панограм бол гайхалтай байхгүй. Яг одоо хүүхдийн дуулах тэр каналист жанр төрөлд нь яг тааруулаад хөөрхөө болгоод өгсөн. Ийм л гоё бүтээлтэй өсгүйдээ манай дэлгэр цэцэг.
Монгол ихшгэлэн хамтлаг CD-ийн баярыг тэмдэглэж өөрсдийн уран бүтээлэн өргөн түмэндээ толилуулахаар Монгол ардын дуугаан өвлөн дуулцгаая гэсэн анхны тоглолтон асаа цэрэгтэйсэн байна. Энэхүү тоглолт хүндэт зочдоор дүүрэн байсны нэг нь Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгдэрч хүрэлцэн ирсэн явдал байв. Ерөнхийлөгч маань тэргүй хатагтай хамт манай энэ тоглолтыг ирж үзээр ингэж хүрэлцэн ирсэн маш их тийм мартагдашгүй түүх болсон. Бидний хувьд бол ерөнхийлөгчгүй нэг хэрэг энэ тоглолтод өрөвдөж очтгоо тийм ээ. Тэгэхэд бол ийм жоохон хүүхдүүдийг бүр бидний ажлыг дэмжиж ингэж ирсэн маш их баярлж явдаг. Тоглолтын дараа ерөнхийлөгч бидрийг бас албан ёсоор дуудаж ингэж уулзсан байгаа. Тэрний дараа Монгол Улсын ерөнхийлөгчийн бид нар 2009 оны цагаан сарын шинийн 2-нд бүр гэртээ ирж золохыг ингэж урьсан байгаа. Тэгээд би Шамдрынхаа хамт ерөнхийлөгчийн очиж золгосон байгаа. Ерөнхийлөгчтэй бас зураг авахулсан. Гэрт нь очиод маш гоё тийм хүүхдүүд яг гэртээ байгаа юм шиг гоё чөлөөтэй ингэж тоглож, ерөнхийлөгчтэй ярилцаж, хамт дуулж ингэжсэн тэр мөч бол өстой үнэхээр мартахгүй юм гоё турсамжтай үе байлаа. Миний хүүхдүүд Монгол ардын дуугаа ингэ сайхан дуулж, тэгтээ дуулахдаа та нар бас үндэсний ясныхаа яг характерыг гаргаж дуулмаар байна. Жишээлбэл Булгаар хүрэн цүнх гэдэг дуу маань яг өөрийнх нь ерөнхийлөгчийн өөрийнх нь нутгийн дуу юм байсан. За тэгээд энэ чихэр шаргаад байна хөө гэсэн энэ дуу чихэр биш манай нутгийн шихэр гэж хэлдэг юм а гэж ингэж бас яг онцолж хэлжсэн. Монгол улсын ерөнхийлөгчийнхөө захиасыг хэрхэн биелүүлснээр Монгол ихшгэлэн хамтлагийнхан өөрсдийн 2 дахь бие даасан тоглолтоороо түмэн олондоо тайлгналаа. Тэдний энэхүү тоглолт ч мөн ерөнхийлөгчийн ивэлтер зохион байгуулагдсан бөгөөд Монгол үндэстэн ясныхаа дээлэр гойсон хамтлагийн бяцхан гишүүд тухайн үед хүн бүрийг үндэсний хувцаан өмсөхийг уриалж байсан Дээлтэй Монгол хөтөлбөрийн бэлэгдэл болж байжээ. Тухайн үед 2009 онд Дээлтэй Монгол хөтөлбөр гарч ирчихсэн. Тэгээд манай хүүхдүүдийн нэг дуулж байгаа хувцсыг хараад энэ төр ямар гоё юм бэ? Ийм жоохноосоо ингээ хувцас өмсөд дуулж ийн гэдэг чинь гайхамшигтай. Маш гоё юм байна гэдэг. Тэгээд Дээлтэй Монгол хамтарч байсан. Бид Монгол хүүхдүүд гэсэн Монгол ихчлэн хамтлаг маань бас 2 дахь бие даасан тоглолтоо хийсэн байгаа. Яагаад гэвэл бас ардын дуугаараа бид Монгол хүүхдүүд бусад хүүхдүүдэд үлгэр дуурайл болохын тулд тэгээд өмнөх хийсэн уран бүтээлээ дахиж чанарж ууж дахиж ардын дуу богино дууны урын цагаас суралцаж ингэж бас зүгээр нэг юм хийгээ зогсоогүй. Дахиад бид нар цаашаа үргэлжлүүлээд явж байгаа шүү гэсэн санаагаа гаргаж бид нар 2 дахь бие даасан тоглолтоо хийсэн байгаа. Чангаар битгий дуулаарай. Ля гэсэн тасгалыг дуул. За эхлээд үгээ хийдэрээ. Чангаар битгий дуулаарай. Я Монгол ихшгэлэн хамтлагийн бид Монгол хүүхдүүд тоглолт багш шав нарын хамтын ажиллагааны хаалтын тоглолт байсан юм. 15 дуутай CD-нээс гадна 2 ч тайлан тоглолтын ард гарсан тэдний аав ээж нь хамтлагаан төрийн бус байгууллага болгон ажиллахаар болж дэлгэр цэцэг багш ардын дуу хөгжмийг ганцаарчилсан сургалтаар заадаг галбингаа сургалтын төвөө нээж тус төвийнхөө бяцхан сурагчдаас бүрдсэн 2 дахь хамтлаг болох Яруу ихшгэлэн хамтлагийг байгуулсан байна. Тэр нь Монгол ардын дууг багаас өвлөн дуулуулъя. За дээрээс нь хүүхдүүд энэ дуугаар дамжуул маш их танин мэдхүүн мэдлийг олж авдаг. Тэгээд энэ ардын дууг хүүхэд болгоно багасаа сургая гэсэн юм зорилгыг барьсан. Анх 2011 онд юм байна. 11 сард нэг зар манай охин хүү хоёр явж байгаад зар орсон юм л да галбингаа сургалтын төвд хүүхэд хэлсүүлж явнаа гэдэг. Монголын ардын дуугаа өвлөн дуулах тэр зорилтыг хараад их сэтгэл татагдсан юм байна. Тэгэд тэгээд ороод тэр үйл ажиллагаанд нь оролцоод зөөхөөс эхлээд тэр багшийн үйл ажиллагааг бид нар хөндлөнгөөс ажиглаж байгаа юм л да. За тэгэхэд л яста би хүүхдээ ямар мундаг өгч вэ гэдэг дээр л их ч нэг бахархсан. Тэгээ өөр ихтэй ачаа хүүхэд болгонтой туулж ажиллана. Ганцаарчилсан сургалтын давуу тал юу вэ гэхээр яг тухайн хүүхдтэй ажиллахад маш их ойлголтыг өгч чаддаг, мэдлэг өгч чаддаг. Жишээлбэл буруу дуурж байгаа хүүхдийг яг хөгжмийн хамсраатай яг ингээд дасгал өгч эхэлтгэлтэй. Тэгээ хөгжмийн чи яг энэ өнгө шиг ингээд дуурдаа, энэ өнгө чинь доо нот. За доо нот чиг дуурдаа, энэ 8 нот. За 8 нот ийм хэмжээтэй.
ингэж дуурдаг гэдэг нь хэлэхэд хүүхэд маш хурдан хүлээж авдаг. Тэгээ эцэг эхчүүдийн санал болохоор юу гэхээр манай хүүхэд жоохон солгоо дуурайд байна. Буруу үгээ хэлээд байна. Хилээ хазаж дуурайд байна. Энийг засч болох уу гэсэн юм саналууд бас маш их орж ирдэг. Тэгээд яг тухайн хүүхдэд ганцаарчилж ажилласнаар тухайн хүүхд засардаг. Одоо хүүхэд маань ерөөсөө тэр дуугаа хэмжээгээ авах, гам унших тал дээр их төлөвшгийн хажуугаар хүүхэд яг цагаа барих тал дээр аюул мундаг болчихдөг юм байлээ. Яг хичээлийн хажуугаар сургалт хүмүүжлийн ажилд оролцсон гэдэг бол одоо тэгэл ерөөсөө их нээлттэй хүүхэд. Анх ерөөсөө бүр хүний өмнө бараг дуулж гордож чаддгүй өгч нь одоо бол чөлөөтэй ярьдаг, дуулдаг, тайзан дээр өөрийгөө гарах тал дээр бие авч чадвар нь илүү сайжирчихсан гэдэг дээр аюу баярлдаг юм л да хүүхэдтэй. Бага насны хүүхдийн онцлог тэрэлдээ ер нь багшил юу гэж хэлэн тэрийг маш анхааралтай сонсдог. Гэхдээ төвлөрлийн анхаарлын төвлөрлийн минут нь бол бага байдаг. Яг тэр анхаарч байгаа үед нь тэр хүүхдэд онож үгээ хэлээд мэдлэгийг яг онож өгөх юм бол тухайн хүүхэд маш хурдан авч чаддаг. Бурят, казак, торгууд гэгч дуунуудын тэр үндэсний ястнуудын дуугийн тэр дууг дуулж байгаа хүүхдүүдийн хувцсыг одоо яг тэр дуугаа дуулахад хувцас өмсөж байгаа шээ. Тэр хувцсных нь утга учирыг хүртэл тайлбарлаад өгдөг. Дуулж сурхаас гадна тэмцээн уралдаанууд маш их оруулж өгдөг. Тэмцээн уралдаанд ороод тайзан дээр гарсан хүүхэд шаал уралдаг. Би маш гоё дуулсан. Би тийм газар тийм тайзанд дуулсан гэдэг. Тэгээд зарим хүмүүс жоохон шөмжөлтэй ханддаг тал байдаг. Хүүхдүүд болсон болоогүй баахан уралдаан тэмцээнд оруулаад нийтрээгээд энийг яг цаад утга санаа нь тайзан дээр гарч байгаа хүүхэд бол тухайн хүүхэд маш их том мэдрэмж чадж байгаа нь л гол нь. Түүнээс л өнөөдөр гоё дуулаад медаль авахын төлөө биш. Олон улсын багш нарын баярын нээлтэн дээр яруу их шиглэн хамтлаг гээд бараг нээлтэн дээр нь оролцоод нөгөө хүүхдүүд мань гарч ирээл дуулсан. Яг тэр үед л нөгөө багш нар маань тэрийг үзээд алга ташаад би бүр тэрэнд нь огшоод бүр ясаа сэтгэл хөдлөөд бүр өөрийн мэдлэг нь ойлгон сонгож ирсэн. Тэгэнд бол нөгөө ерөөлөөр учирсан миний Монгол гэдэг дуу дуулж яхад ястаа үнэхээр бахархмар сайхан байсан шээ. Монгол Ишгэлэн хамтлагийн дүү хамтлаг гэдэг утгаараа бас ардын дууны цомог гаргаж байгаа. Монгол ардын дуугаа хөлн дуулцгаая 2 гэсэн. Энэ 13 онд гаргахаар ингээд бүх их бэлтгэлүүд нь ингээд бэлэн болсон байгаа. Тэгээд энэ дуу маань цомог маань бас хүүхэд бүр 2 дуу дуулсан. Бас хүүхдийн насны онцлог таарсан, хүүхдийн хоолойны цараан таарсан. За тэгээ хүүхэд бас дуулах төхөмтэй юм дуунуудын сонголтыг хийж өгсөн. Ер нь тэгээ миний мэдгүй ч гэсэн дуу би өөрөө бас ингээд одоо заасан аягүй баярлж байгаа. Яагаад гэвэл би Монгол ардын шог дууг бол тэр болгон бас хүүхдэд мэддэггүй, би ч мэддэггүй. Тэгээд ингээд бас уран бүтээл хийх явдаа эрэл хайгуул хийх явцдаа энэ дуунуудыг олоод ингээд заасан чинь маш гоё. Их гоё санагдсан. Тэгээд ийм дуунуудыг бас гаргасандаа бас аягүй баяртай байгаа. Тэгээ манай хамтлагаараа 15 дуутай. Тэгээ гоцлол дуу гэхээр яруу штэ хамтлаг маань 8 гишүүнтэй болохоор нэг хүүхэд бүр нь 2 дуутай гээд тэгээ 16 дуутай. Дэлгэрцэг багш маань надаа Монгол ардын домогт дуу Юндэнгөөгөө хусан ташуур гэдэг 2 дуу заасан. Сэммхэн алхаатай даа шилээ дарсан гэдэг Галбангаа сургуулийн төвд явахаас өмнө Монгол ардын төв ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд энэ Галбангаа сургуулийн төвд явснараа Монгол ардын төв зөндөө олон сурсан. Би Монгол ардын төв бидний хувцас, Монгол ардын шог төв Сэндэр охин гэдэг 2 төв болж байгаа. Бидний хувцас гэдэг дуун дээр нь болохоор Тоорцог малгай,
Буцаал тэгээд дээлний тухай гардаг. Янзан дурдан бүсийг маягийн тааруулж ороод мянган алны үзэгчийн манай Монголын заашгүй эсрэг үеийн үеийн дүрэлтийн тагтай дээсэн иргэн тарин ингээсэн элбэг маяг. За ардын дууг яг мэрэгжлийн хүмүүсийн дуулснаар бол сайхан уран бүтээлүүд байгаа л да. Энэ уран бүтээлүүд бол яг ахлах насны хүүхдүүд л сонсож дуулна гэхээс тэр цэцэрлэгийн насны тэр бага ангийн хүүхдүүд ерөөсөө тийм дуулах төвшин ямар тийм сэтгэл төрдөггүй. Хүүхдүүдийнхээ дуулсныг сонсох юм бол за би энэ шиг ингээд дуулчих юмсан гэсэн юм сэтгэл төрдөг. Тийм учраас бол ардын дууг яг хүүхдийн ингээд төвшөнд хүүхдийн хоолоогоор ингэж анх цомог гаргаж байгаа нь бол манай энэ хамтлагийн хүүхдүүд байна л да. Би 3 настай байхдаа ирж ирсэн. Тэгээд манай эмээгийн шавн манай багш. Тэгээд би багшийн шавн ээж аав маань хоёр маань Солонгост байгаа. Тэгээд ээж аав хоёр маань миний клипийг нүкээс харж үзсэн гэсэн. Тэгээд уйлсан гэсэн.